Receive the message of truth, Mongolian language. Хүн бүр өөрийнхөө бодож байгаа шиг христчин бол Есүс нарыг ах дүүс гэж дуудана. Еврей 2:11 Учир нь ариусгагч болон ариусгагдж байгаа хүмүүс бүгд нэгдмэл байдаг бол тэр эднийг ах дүү гэж нэрлэхээс ичдэггүй. Христэд игэгч бүр ариун сүнсээр заалгах болно. Та шинэ гэрээний үннийг мэдэх болно. 1 Коринт 2:13 эдгээрийг бид ч бас хүний мэрэгэн ухааны заадаг үгээр бос харин ариун сүнсний заадаг сүнслэг зүйлсийг сүнслэг зүйлээ харьцуулан ярьдаг. Иохан 14:26 харин миний нэрээр эцгийн илгээх туслагч ариун сүнс анаар бүх зүйлийг зааж миний анаар хэлсэн бүхнийг санаанд чинь авчрах болно. Хүн бүр ариун сүнс ба үннээр ариусгах үйл явцыг уулах болно. Иохан 17:19 тэдний өлөө би өөрийгөө ариусгаж байна. Ингэснээр эд бас үннээр ариусгагдах болно. Ром 10:16 би харь үндэснүүдийн өлөөх Есүс Христийн үйлчлэгч байж Бурхны сайн мэдээг дэлгэрүүлж ариун сүнсээр ариусгагдсан харь үндэснүүдийн өргөл хүлээн зөвшөөрөгдөхийн улд юм. Та нар жинхэнэ шүүгчид байх байсан. Иохан 4:23 гэвч жинхэнэ шүүгчид эцэг сүнс ба үннээр мөргөх цаг ирж байна. Одоо ч ирж байна. Учир нь эцэг түнд мөргөхийн улд ийм хүнийг эрэлхийлж байна. Энэ нь ариусгалын нэг хэсэг учраас Христэд игэгч бүр зовж шаналх магадлалтай. 1 Петр 4:16 гэсэн хэдий ч хэн нэгэн Христэд игэгчийн хувьд зовж шаналж байгаа бол эр хүн ичихгүй харин Бурхныг алдаршуул. Хин ч хувиа хичээсэн бардан байж болохгүй. Филиппо 2:2 ижил бодлоо байж, ижил хайраа байж, нэгдмэл байж, нэг бодлоо байж миний баяр баясгалан гүйцэлдүүл. Ариусгах үйл явцын дараа гэгэнэн болно. 1 Коринт 6:19 эсвэл анарын бие бол анарын доор байгаа Бурханаас авсан ариун сүнсний сүм бөгөөд өөрөө биш гэдгийг мэдэхгүй байна уу? 1 Коринт 3:17 хэрв хэн нэгэн Бурханы сүмийг бузарлуул Бурхан үнийг усгах болно. Учир нь Бурханы сүм бол ариун, аль сүм юм. Ефес 2:20-22 Есүс Христ өөрөө элч нар болон бошиглагчдын суурин дээр баригдсан бол улгын гол чулуун бөгөөд 21 түүний доор бүх барилга баригдсанаар эзэн доорх ариун сүм болон өсөж 22 анар сүнсний доор Бурханы оршин суух орон болохын улд хамдаа баригдаж байна. Гэхдээ хүн бүр игэгч болохоос Христэд игэгч биш. Яагаад? Олон урсгалууд хүн болгонд хүн өөрийнхөө зүйлийг хийж байгааг хэлэх ёстой. Үнний сүнс хүнд байхгүй байна. Хүн бүр Есүсийн замыг ойлгохгүйгээр Бурхныг өөрийнхөө замыг хардаг. Пасторууд болон удирдагчид хурлынхаа өмнө өөрсдийгөө Христэд игэгчид гэж нэрлээд, хурлаа Христэд игэгчид гэж нэрлээд зогсож байна. Тэд шинэ гэрээг ойлгодоггүй бөгөөд Бурхны хаан улс гэж юу болохыг мэдэхгүй. Тэд анд худал мэдээлэл өгч баяжиж байна. Христэд игэгч пасторууд болон удирдагчид хэдэн зуун жилийн урш охид хөвгүүдийг бэлгийн харьцаанд оруулахгүй байсан бөгөөд одоо ч үүнийг хийсээр байх болно. Христэд игэгч пасторууд болон удирдагчид цугларлаасаа баяжихгүй. Хүн бүр ариун сүнсээр заалгаж Христэд игэгчид учраас үннийг мэдэх байсан бол эд ном зарч чадахгүй байв. Пасторууд болон удирдагчид олон жилийн урт чуулган болон телевизийн дагалдагчдынхаа өмнө ариун сүнсний эсрэг доромжлол үлдэхгүй байх байсан. Луг 6:39 тэгээд тэр эдэнд сургаал зөвлөл өгүүлв. Сохор хүн сохорыг удирдах чадах уу? Хоёулаа шуудуунд унахгүй гэж юу? Та нар өөрсдийгөө Христэд игэгчид гэж нэрлээд байхад сүмд яагаад ийм их аллах, гадуурхал байдаг юм бэ? Пасторууд болон удирдагчид Христэд игэгчид бол яагаад усан баптизм хүрдэг вэ? Чуулган дахь ижилхүйсэн эргээ, эмгээ хүмүүс яагаад өөрсдийгөө Христэд игэгчид гэж нэрлэдэг вэ? Хэрв бүгд Христэд игэгч бол яагаад сүмд эргээчүүдийг удирддаг эмгээ пасторууд, удирдагчид байдаг вэ? Эмгээчүүд Христийн биед эргээчүүдийг удирдах эрх мэдлээ байх ёсгүй. Хүн бие махбодын хувьд Христэд игэгч болохыг хичээдэг боловч энэ нь боломжгүй юм. Ром 8:8-д тиймээс махан биеэ хүмүүс Бурхныг баярлуулж чадахгүй гэж бичсэн байдаг. Та зөвхөн сүнслэг байдлаараа Христэд игэгч болж чадна. Христийн шашнан болохын улд анд Христийн сүнс, Бурхны сүнс, үнний сүнс хэрэгэ гэж Маа 28:19-20-д Христэд игэгч гэсэн тодорхойлолтыг өгдөг. Маа 28:19-20-д тиймээс явж бүх үндэснийг дагалдагч болгож эцэг хүү ариун сүнсний нэрээр баптизм хүрэж 20 миний анаар ушаасан бүхнийг даахыг эдэнд заагун, харгун, би анаараа үргэлж бүр 90 үеийн эцэс хүрэл хам байна. Амин. Бурхны сүнс болон үнний сүнсээ хүмүүс бол жинхэнэ Христэд игэгчид гэдгийг Бурхан тодорхой болгодог. Иохан 4:23-24 гэвч жинхэнэ шүүгчид эцэг сүнс ба үннээр мөргөх цаг ирж байна. Одоо ч байна. Учир нь эцэг түнд мөргөхийн улд ийм хүнийг эрэлхийлж байна. 24 Бурхан бол сүнс бөгөөд түүнийг шүдэг хүмүүс сүнс ба үннээр мөргөх ёстой. 1 Коринт 2:14 Гэхдээ урлагийн хүн Бурханы сүнсний зүйлийг хүлээн авдаггүй.
Учир нь сүнслэг байдлаараа ялгагдах учир нь ядуу хүмүүс услахын улд хүний хувьд өкс хүн болж чадна. Чи өөрөө клуб харьяалагддаг гэрээний судрууд өдөр бүр урам зориг өгөхийн улд байнга залбирдаг боловч өөрийнхөө сүнслэг хэсгийг ойлгодоггүй эсвэл шин гэрээг ойлгодоггүй. Та ур насалж эцсэн нас барсан. Хүмүүс чамайг сайн христчин гэж ярьдаг. Юуны өмнө бие махбодоогоо Христэд игэвч болж чадахгүй. Хоёрдугаар, чи бурхан болон эзэн Иесус Христээ хамгаалах гэгэн байх ёстой. Иесус зөвхөн гэгээнүүдийн өлөө ирж байна. Таны бие махбод жинхэнэ Христэд игэвч дараа нь гэгэн болоход шаардлага Христийн сүнс, Бурханы сүнс, үнний сүнсийг хүлээн авч чадахгүй. Иохан 3:6 махан биеэс үрсэн, махан бие сүнснээс үрсэн сүнс юм. Та махан бие сүнсийг хольж болохгүй. Өөрөөр хэлбэл бие махбодоо сүнсээ хольж болохгүй. Чи зөвхөн Христийн шингэн байх боломжтой.